сайн байна уу? Гүн тэнгисийн Монгол хэлний сурлын дэг танилцуулж байна. За энэхүү сурлын хүүхдийн оюуны чөтгөрийн тэнэмт хэмнэлгийн төвчин шилгасан байдаг. За нэгдүгээр дасгал бол 90 мөнгө дизель ахтар хийгээд ГКК хөгшин дөрөнтэй холбоотой дасгал байна. Тэгэхдээ бол хүүхд мань тэгэргээ бас мэдэхгүй байна. Тийм учраас дөрмийг бас эхнээс нь системтгээс сэргэн санаж үзэх шаардлагатай. Нэгдүгээр ангид үздэг дөрмүүдээс бас ихтэй үзнэ гэсэн үг. Дасгалынхаа зааврыг уншаад бас хүүхд мань ойлгоогүй байгаа нь бол харагдаж байна. За тэгээд ойлгоогүй учраас үгсийнхаа ялгашигтай үгсийг төвөрлөн бичих биш, үеэр талаа биччихсэн байна. За үеэр талаа гэхийг үеэр талаа мэдсэн байна. Үгсийн баригсаж өгүүлбэрөглөө бүтээн мэдсэн дэлгэрэнгүй өгүүлбэрөглөө зохион бичээг байна гэсэн үг. Хүүхд маань ихтэй өөрөө үгээ хэр бичнэ гэдэг бичих чадвартай холбоотой дасгалаа хийгээг байна. Ингээд нийтдээ 14 наах бас 6 навж 43% гүйцэтгсэн. Тийм учраас 2 дугаар ангийнхаа суур 1 2 3 4 дугаар улирлын зөвчгийн дөрөв уншлах цай жүжиг гэсэн хичээлүүд хоцолсон 20 кредит цагийн хичээлийг бол үзнэ гэсэн үг. За тэгээд эхний 3 өдөр манахаас хүүхдтэйгээ жишээ хүүхдийн суур өдөө бичих чадвар нь ямар байна? Хүлээж авах чадвар бол ойлголт ойлгогдолд нь ямар хэний үедгээс хамааран ерөнхийдөө хоног хугацаа нэмэгдэх үү юу давтамж хэрэгтэй гэдгийг багш нар нь хэлээд явна гэсэн үг. За тун удахгүй манай менежер холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.